За энэ гадаад зээлийг ашиглалт үргэлжлэхийг нэмэгдүүлэх тухай гэдэг энэ хууль ёслолыг би зарчмын үед хатуу дэмжихгүй байгаа. Өнгөрсөн жил бас анх өргөн баригдах гээд орж ирэх гэж яригдж байх үед нь бол энэ хууль бус зарчимгүй бөгөөд энэ дүрмгүй үйлдэлийг бол би бас эсэргүүцэж бас үгээ хэлж ирсэн. Иргэдэд бас мэдээлэл бас өгч ирсэн. Үндсэндээ одоо юу гэдгийг нэг юм гоё нэртэй хууль оруулж ирээл гол асуудлаа ард нь гаргаал алдаагаа агуулгаар нь засахгүйгээр ингээд өөрөөсөө нэг юм хурс үйлдэл хийгээд байгаа бол нөрөө буруу асуудал. Үндсэндээ би Монгол улсыг олон төсөвтэй болгох энэ хуулийг бол дэмжихгүй. Маш олон төсөвтэй болох үе хаалгыг бол нээж байгаа. Үндсэндээ Монгол улсын төсвийг шүүр шанах шиг болгох ийм үе хаалгыг бол энэ хуулиар нээх гэж байгаа. Тэгэхээр энэ улс орн байна. Эн чинь бас нэг худлаа өнөж гисэн дүрмтэй, зарчимтай, хуультай энэ эдийн засгийн оновчин бас нэг онол зарчмынхаа дагуу явж ийж энэ төсвийн сахилгад хариуцлах хяналтууд бас нэг сахигдж энэ улс орн чинь бас нэг эдийн засаг нь арай өнгөтэй өдөртөө явдаг шүү дээ. Тэгэхээр бид нар хүссэн ч хүсээгүй ч одоо юу гэдгийг энэ эдийн засгийг бол төсөв санхугаас салгаж ойлгох боломж олцоо байхгүй. Төсөв санхүү бол тоглоом биш шүү гэдгийг би бас олон хэлээд байгаа шүү дээ. Зөв байцгаа, дүрмээ хуулиа сахицгаа, зарчимтай байцгаа энэ улс чинь бас нэг хуультай, дүрмтэй, зарчимтай яагаад заавалч нэг сайхан амьдрахад хууль садаа болоод байна гэдээ энийг өөрчлөх гэж орж ирээд байгаа юм бэ? Эсвэл хуулийн хүрээнд амьдарч болохгүй болчиход байгаа юм уу? Эсвэл хуулийг нь өөрчлөөд хуулийн хүрээнд хулгай хийх гээд байгаа юм уу? Бүр хамгийн энгийн чи та нар бодоод үзээд одоо үндсэндээ ингээд сэл борон сууц гэдэг зүйлийг улсын төсвөөсөө зээлээр барина гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Хувийн ажлыг хийж чадж байгаа ажлыг нь хулгай хийнэ гэсэн чи өөр юу гэсэн үг юм бэ? Дүрмгүй зарчимгүй асуудал шүү дээ. Тэгээ буруу зүйлд энэ үнэн мөннийг хэлэхээс өөр арга байхгүй. Энэ бол миний зарчмын хувийн байр суурь. Тэгээ Монголын төр нэг юм дүрмгүй, зарчимгүй, бодлогогүй байж болохгүй. Энэ улс орны чинь эдийн засаг бол жолоодлого боллоо шүү. Хүссэн ч хүсээгүй ч энэ улсын чинь эдийн засаг бол төсөв санхүүтэйгээ салшгүй холбоотой шүү. Бид нар одоо юу гэдгийг заавалчгүй буруу гэдгийг мэдсээр ээж нэг буруу замаар будаатай гэсэн шаардлага өөрөө юу байгаа юм бэ? Нөгөө нэг үг байдгийг угаасаа далайн улсыг давстай гэдгийг мэдхийн тулд дуустал нуух шаардлагагүй гэдэг шиг буруу гэдгийг мэдсээр ээж заавалчгүй ингэж нэг буруу замаар будаад хийж ямар шаардлага байгаа юм бэ? Далд төсөвтэй болох гэж, далд төр зээлтэй болох гэж. Ингээд улсын төсвийнхаа хяналтынхаа гадна өөрийнхөө удирдлагыг гаргах гэж. Энэ чинь хууль зүйн талаасаа, санхүүгийн талаасаа, засаглалын талаасаа асар олон эрсдлүүдийг дагуулдаг асуудал юм аа. Тэгэхээр энэ суур асуудлыг энэ төсвийн сахилга батыг энэ хяналт хариуцлагын дэвшлэх талаас нь төсвийн тодтол талаас нь ч гэдэг юм уу энэ талаас нь оруулж ирээд хийхэд уган шаардлагатай л байгаа шүү дээ. Тэрнээс одоо юу гэдгийг нүдэ ханаал энэ нэг гадаад зээл тусламжуудаа хуулийн гадна гаргачаад нэг сайн сайхан юм шиг болохоор өөрсдөө хураад иж болохгүй шүү дээ. Хууль тогтоох, төрийн эрх барих, төсөв батлах дээд байгууллага улсын хурлын гэж өөрийгөө хурж боломгүй байгаа байхгүй. Энэ өөрөө маш том бодлогын алдаа болно. Үндсэндээ төсвийн сахилга батыг шүүр шанах шиг болох асуудал ярьж байгаа. Тэр сэлбийг нь байна уу, тэр орон сууцыг нь байна уу хаслаач гэсэн шүүр шанахтай болох үе талгаж нээж байгаа. Магадгүй тэрийг хаслаа гэхэд бол шүүр шанахныхаа нэг ганц хоёрын үхийг нь бүгэлж илэх гэсэн үг болж байгаа. Тэгэхээр ийм байдлаар бол явамгүй байна. Өөрөөсөө бас нэг хурамгүй байна. Түүхэн зуртаа болох юм шиг ингээд өөрөөсөндөө хураад ийм байдлаар бол явж боломгүй байгаа. Эний чинь би ч бас хилээд байгаа асуудал биш ээ. Мэргэжлийн байгууллага нь энэ төсвийн доктортой байдлын зөвлөл мэргэжлийн судлаач нар нь эрдэмтэд нь хилээд байгаа асуудал байна. Ийм зүйл дээр бол зарчимгүй зүйл дээр бид нар бас нэг арай жоохон зарчимтайхан шиг баймаар байна л гэдэг зүйл хэлэх гэсэн.